Сонсон apply-ийн сурвалж ажлын төвөөс эрхлэн дэлгэж би хамшигын бодлогын бодлолтууд өнөөдөр Японы засгийн хэлтсэлт төлбөр буюу өмшил шалтгааны 2019 оны материал мэргэжлийн сургууль математик бодлогын 5 гэсэн чинь. Ерөөсөө ийм бодлого байна. За ядглаа. Титэн зэргийн язгуур гэдэг тийм дээ. За А-гийн энэ зэрэг ч тийм А-гийн энэ зэрэг гэх юм бол А тоог N удаа үржинэ гэсэн юм хэлж байгаа тийм үү? Энэ ширхэг А тоо. За язгуур болохоор нэг хуваахна гэсэн зэрэг гэж байгаа. Ийм зэргийн язгууртаар А гэдэг бол энэ бол яах юм? А-гийн нэгийг хуваахны ийм зэрэг шүү гэж ойлгож болно. Тэгэхээр энэ дотор яа дээ? А-гийн ийм зэрэг байх юм бол би нэг болохоор M-ийг хуваах нь M гэж чичээд M-ийг M руу харныг зэрэгөө. Тэгэхээр А-гийн нэг зэрэг ашиглана гэж. За дахиад нэгийг хуваах нь гэдэг нь болохоор эсрэг зэрэгтэй. Нэгийг хуваах нь А-гийн M зэрэгэ гэдэг бол энэ бол яах юм? А-гийн хасах M зэрэг гэсэн үг. Тэгээд яхаа доош буцаад орохоор нэмэх юм зэрэг болчихно. Тэгээд би яхаа А-гийн хасах 2 зэрэг гэх юм бол энэ бол нэгийг хуваах нь А-гийн 2 зэрэг буюу нэг хуваах нь А квадрат гэсэн үг. Ойлгож болно. За өөр тэгээд үржих байжлах юм те. А-гийн n зэргийг бүртэн А-гийн m зэрэг гэх юм болохоор нэмчихнэ. N дээр нэмэх нь юм. А хуваах юм бол хасчихна. А хуваах нь А-гийн m гэх юм бол энийг А-гийн n-ээс хасдаг нь m гэж болно. Эсвэл би энийг бас ингэж хийж болно те. Тэгвэл А-гийн n-ийг хуваах нь А-гийн m гэж чичээд тэгвэл А-гийн хуваах нь m гэдэг чинь өөрөө А-гийн хасах m зэрэг болно өстэй гээд тэгвэл энэ хоёрыг үржиж байгаа юм бол хооронд нь нэмэн штэ гэхээр n-ээс хасдаг нь m гэдэг болно. Ингэжсэн ч болно. За яхаа 25 гэдэг чинь өөрөө 5-ын квадрат шүү дээ тийм үү? Тэгээд 5-ын квадратын 6 зэргийн язгуур гэхээр энэ бол нэгийг хуваах нь 6 зэрэг. Үржтэн гэснээр 5-ын дахиад квадрат 25 энийг 3 зэргийн язгуур гэхээр нэгийг хуваах нь 3 зэрэг. Тэгээд хуваах нь юм уу? За хуваах нь гэж бод 5-ын язгуур гэдэг чинь 2-ны 1 зэрэг гэсэн үг болчих тээ. За тэнцүүгээд 5-ын n-ийн m гэдэг бол А-гийн n-ийг үржтэн А-гийн m энэ тохиолдолд бол нэмж байгаа тийм үү? N-ийг дээр нэмэх нь А-гийн n-ийн гадуур нэм зэрэг гэх юм бол m бол үржиж байгаа. А-гийн n-ийг үржтэн m гэж. Энд дэр болохоор 2-ыг 6-ныхаа нэгээр үржээд 5-ын 3-ны 1 зэрэг болж байгаа тийм. Үржтэн 5-ын 2-ны 3 зэрэг хуваах ингээд 5-ын 2-ны 1 зэрэгээ үржиж байгаа бол нэмчин хувааж байгаа бол хасчихна. 5-ын 3-ны 1 зэрэг нэмэх нь 3-ны 2 зэрэг хасдаг нь 2-ны 1 зэрэг гэхгүй. За 3-ны 1 дээр 3-ны 2-ыг нэмлээ. Тэгэхээр чинь 3-ны шууд ижлэгэн суурьтай юм чинь шууд нэмчих шүү дээ. 3-ны 3 гээд хураагаад тэнцүү 1 юм байна. Тэгэхэд нэгээсээ хасдаг нь 2-ны 1 байгаа юм бол энэ дээр ижил байраар 2 гэдэг ч тийм үү? 2-ны 2 хасдаг нь 2-ны 1 гэхээр 2-ны 1 зэрэг юм байна. За энэ бол ингээд тэнцүү 5-ын 2-ны 1 зэрэг болох юм байна. Тэнцүү яхаа язгуурдаар 5 гэж тавьчихгаа. Тэ тийшээ язгуурдаар 5 гэж тавьчих. Apply-ын байла. Баярлалаа баяртай дараадаг олцъя.